Эм бүк төлөвлөж байна. Очир эрхшээгч. Зохиолч Баяр Тогтхын Батэрэг Зэтмаа. Зохиолыг үнэлсэн Доржийн Зоригт Баатар. Нэгдүгээр бүлэг. Үхэлгүй мөнхийн үүд нээлттэй байна. Чихтэй бүхэн сонсогтун. Этгэл үнэмшилд байр тавин өгөгтун. Бурхан буддаа Шагчамууны элвгсээр эхлүүлэн анхны сургаалаа айлджээ. Өрн 2000 он. Эндрүү цахилгаан шатанд амжиж ороод 10 дугаар давхарт гарах гэж явах замдаа Дорнын сахиусан тэнгэртээ учирчээ. Дорнын тэр эрхэм хонин сүрэг рүү чон дайрч нэгэн хар толгойтой ургыг үзүүнээс нь зууж шүүрээд агуудаа авчирч хөхөөрөө хооллон тижээсэн гэж ярьсан билээ. Харин Эндрүү чонд хүзүүгээ хавхийн өмхүүлсэн хурганы зовлон идэлх шиг буудлын нэгэн өрөөнд бүлтгэн суусан аж ахуй. Энэ өдөр уг нь Эндрүүгийн хувьд гэрлэх санал тавих их чухал өдөр байлаа. Сүм бүгж авахдаа залбирч, ресторанд ширээ захиалахдаа нандин цэцхүүд илгээж, болзоонд төрүүлэн очиж өөрийгөө зэххээр догдлон атлаа дотуур түгшин явсаар лочдуудлын цахилгаан шатны дэргэд ирсэн юм. Тэр үед цахилгаан шатны хаалга хараахан хаагдаагүй байсан агаад бусдаас содон эрхэмсэг дээдсийг мэдрүүлэх шаа торгон дээл өндөр гоёмсог малгай өмссөн Дорнын залуутай харц тулгархад энэ харц өөрийн нэг л хүчтэй өөртөө татах шиг болж цахилгаан шат хөдлөхөөс өмнө ганц том алхаад орж зогсжээ. Тэнд байсан хүмүүст Дорнын залуу мөн сонин санагдсан уу? Бүгд өөршгөн түүнээс зайдуу зогссон бөгөөд түүнд ёр бусын хүндэтгэлийн гэмээр тойрог үүсгэсэн байлаа. Эндрүү Дорнын залууг ажиглангаа эртний Хятадын хааны удам ханхүү юм байх та. Хятадууд энэ үеэ аль коммунист нийгмийн улаан тугаар халдсгаасан. Одоо цаг өөр болж эртний уламжлалаа сэргээж чөлөөт оронд ихс дээдсийн хувцас өмсдөг болж байгаа юм байх та. Гэсэн шүүийн бодох зуурт цахилгаан шат 3 дугаар давхарт ирж зогсоход ихэнх хүмүүс бууцгаалаа. Эндрүү өөрт нь чөлөө гарахад аргаш болсон боловч 3 хүн гаднаас орж ирээд нөгөө дээдсийн хувцастай хүнээс бас л илэрхий зай барьж нэг нь бүр өөрийнх нь нүүрэнд биеэрээ тулахад Эндрүү хандаган хойшилсоор Аз залуугийн ард гарч зогсжээ. Эндрүү түүнийг шүргчихгүй хичээсэндээ болоод өөрийгөө түүний дэргэд доройгоор мэдрэх шиг санагдлаа. Хэнч ойртомгүй байгаа ихэмсэг залуугийн том ширэн гутлыг араас нь харахтаа "Үгүй Дорныхон ачин улс шүү. Хав халуун зунаар ийм битүү гутал өмсөх гэж их хүнд байх та. Гутлын хоншоор нь ээдхэр хачин хийцтэй юм а." Ингээд дургуухан ажиж байтал тэр хүний хоёр хөл нь газраас хөндөрч ирэв. Эндрүү нүдэндээ итгэсэнгүй лавлан сайтар харвал хоёр хөл нь агаарт хий байхагаад тэрээр нүдээ тас анж ирээд дахин хөлийг үзвэл үлмэдэг өндөрт үнэхээр агаарт хөрж тогтсон байлаа. Мэл гайхсан Эндрүү энэ хүн агаарт зогсоод байна гэх цочордсон харцаар хүмүүс рүү харвал тэдний хэн ч үүнийг анзаараагүй хаалга руу харах нь харж өөрийнхөө оюун бодолд дор бүрнээ чимээгүй зогсцоож байлаа. Тэрхэн мөчөд цахилгаан шатны 7 гэсэн тоо үзэгдэж хаалга онгойход тэд бүгд өөдрөө тэмүүлэн бууцгаасан ажээ. Цахилгаан шатанд дахин хинч орж ирсэнгүй. Хаалга хаагдах үед Эндрүү газраас хөндөй зогсох Дорнын этгээдтэй ганцаараа үлдснээ ухаарчээ. Хаалга хаагдсны дараах мөчөд өөдөө хий тогтогч хүн бие агаарт эргүүлж Дорнын царайндаа инээмсэглэл тодруулан өөдөөс нь харлаа. Эндрүү айхтаа хоошоо ханналлаа. Дорнын хурц харцаар мөнөөх залуу Эндрүүг цоо ширтэн хэсэг харснаа инээд алдаад бүр дээш хөөрлөө. Энэ үед Эндрүүгийн нүд орой дээрээ гарч хамаг биеийн жирвэлцэн шар ус нь босох шиг болж ам нь хий хангалзлаа. Харин эрхэмсэг Дорн нүдээ анаад өнөөх ээдхэр том утлаа дээш өргөн агаарт хий завлан суусан аж. Эндрүү энэ бүхэнтэй зэрэгцэн "Есүс минь" гэж бүх амьсгаагаа цээжиндээ хураасан бөгөөд гинт "Шав минь та сайн явна уу?" гэх үг толгойд нь тодоос тод сонсогдсон билээ.
Жигтэн агаарт суугаа тэр залуу хамаа нээгээгүй зөвхөн нүдээ нээжээ. Эндрю "Гэгэ Мария минь" гэж дотроо дахин дуулсан юм. Дорны залуу харин өнгөтэй тунгалаг нүдээр өөдөөс нь харж дахин инээмсэглэх үед цахилгаан шат дээшээ хөдөлж Эндрю цээжиндээ хураасан амьсгалаа гадагш алдахдаа өөрийнхөө сүнсийг бараг л зайлчглаа гэж айжээ. Дорны этгээд шоолонгуу байснаа царай нь өөрчлөгдөн төв болсон ч айх хэрэггүй гэх үг толгойд нь ахиад тод тусав. Гайхсан Эндрюгийн чих хөдөлсөн бөгөөд хаанаас сонсогдоод байгааг чихээрээ үнэхээр ирж хайжээ. Гэтэл дахиад л хөгшин хүний инээх дотоод нь сонсогдож "Шавжи уулан дээгүүр нисэх, усан дээгүүр алхахын минь үргэлж үзхийг хүсдэг байлаа. Санаанд чинь алгав" гэхин тэр. Гэвч Эндрюгийн өмнөх Дорны залуугийн ам жимээлттэй зөвхөн баясгалантай инээмсэглэл нүүрэнд нь үзэгдэн байлаа. Дорны залуугийн агаарт хий суух бэлэг авьяас үнэнхүү гайхамшигтай атал хүдгэх хөгшин хүний дотоод нь инээх ярих аимшигтай агаад хэлшгүй хоёр өөр зүйл зэрэгцэхэд Эндрюгийн бүхий л бие нь хөшөж орхижээ. Хэн хаанаас үг хэлээд яриад байгааг ойлгох ч сөхөө байсангүй. Энэ үед эрхэмсэг Дорны этгээд этгэр ширэн гутлаараа газарт зөөлөн буухад Эндрю дагзаараа улмал хоошоо наллаа. Түүний нүдэнд нь цахилгаан шатны 8, 9 гэсэн тоо өөрчлөгдөх нь харагдаж Эндрю гарахаар зүтгсэн боловч хоёр хөл нь газарт шаасан хадаас шиг л зоогдоостой байлаа. Айдас гайхшралд зэрэг автсан Эндрю өөрийгөө хөдөлж чадахгүй уснаа мэдрэхэд айдас түүнийг бүрэн эзлэн авчээ. Цахилгаан шат 10 давхарт зогссон боловч хаалга онгойсонгүй. Эндрюг нь 10 дугаар давхарт буух ёстой ч шат шууд хурдан дээшлэн 11, 12, 13, 14 гэсэн тоо юугүй ээлжилж 15 гэсэн тоо гарч ирэхэд цахилгаан шат пүнхийн зогсож сая хаалга онгойжээ. Цахилгаан шатны гадна талд хөрөн бор царайтай махлагдуу том биетэй буддын лам хүн Дорны этгээдийг угтан тосч мэхийхийг Эндрю харлаа. Эндрю анх удаа буддистуудыг лам нарыг яалтчгүй авралын хүмүүсийн дүр мөнөөс мөн болохыг гэнт мэдэрч угтан тосох ламыг харсан даруйда дотор зүрхнийхээ угаас үнэнхүү их баярлжээ. Гэтэл Дорны этгээд цахилгаан шатнаас гаралгүй угтан авгч руу харж түүнтэй цөөн үг хэлэлцсэнд буддын лам Эндрюд хандан боргил хоолоогоор "Оршоогоорой, манай гигантэн тантай танилцахыг хүсэж байна" гэж хатуутар аялагтай англи хэлээр тун тодорхой хэллээ. Эндрю сая л хэл яриа амьд харилцааг арайхийн мэдэрч энхийг эрхэмлэгч Далай ламтай ижил хувцастай төвд лам руу бараг л авраарай гэж толгоогоо догсон нь түүнд зөвшөөрч буйг илтгэжчихжээ. Мөнөөх лам гараа дэлгэн өрөх тул Эндрю хөлөө газраас хүчлэн өргөхөд хөл нь яг л соронцноос салж байгаа юм шиг л санагдаж дахин гიშгэхэд нэмгэн гутлынх нь уул газарт татагдаад байх шиг болж цахилгаан шатнаас хачирхалтай гэгч нь гарч ирэв. Хэлмэрч лам "Бид Монгол хүмүүс, та танилцсан уу? Энэ хүн бол манай буддын шашны том төлөөлөгч гэгэн бэлэгтэй хүн билээ" гэжээ. Эндрюд Монгол гэдэг үг Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн Дорны зэрлэг хааны улс гэх тодтолтой сэтгэгдэл төрж танил оюутны царайч зурсхийлээ. Энэ үед хэлмэрч "Гэгэнтэн багшийн маань алдар нэр" гэд нэстэг залуу руу харлаа. Мөнөөх Ерүсийн сэтгэгдэл төрүүлсэн эрхэмсэг Дорн маань амаа нээж "Алдар маань амгалан" гэж залуу хүний идэрмэг хоолоогоор толгой тохин мэдчиллээ. Эндрю хоолоодоо юм тэглүүлсэн хүн араас нь цохиход амнаас нь тэглсэн зүйл нь ундаг шиг л Эндрю Вилдер гэж нэрээ хэлсэн агаад гараа явуулах зүрх хүрсэнгүй. Хий тухай хэлэхэд хөрслөг бор царайтай биерхүү хэлмэрч лам намайг Жамсран гэдэг. Бид энэ буудалд буусан байгаа. Та зав гаргаж бидэнтэй уулзах боломж байна уу? Гэж түүнээс үгүй гэхийн эцэсгүй шууд тулган хүсжээ. Дорны этгээдж тэр өөдөөс нь эртний зэрлэг хааны нүдээр ноцтой харлаа. Эндрю "Тийм ээ, тийм"
Гэж л толгой сэгсрэх дохих хоёрын дунд болоход хэлмэрч лам. Та биднийг дагаад явна уу гэлээ. Эндрю зогссон газраасаа хөдлөхөд хөлн шууд л хөнгөрсөн хөлөө газарт энд тэнд гიშгэх нь утсан хүүхэлдээ шиг эсвэл үлгүүртэй ховц шиг хэн нэгэн түүний хүзүү мөрнөөс өргөөд байх шиг болжээ. Зочд буудлын урт хэвсийг хөлөөрөө онж ядан гიშгэлж нэлээд хол явах замдаа бугын цагаа харж амжсан нь би яах гэж байсан бэлээ гэх нь сэхэрлийн бүр түр илрэл байлаа. 11 цаг 40 минут болцоонд 20 минут үлдсэн байна. Гэх бодол араас нь төрсөн ч буудлын нэгэн өрөөний хаалганы өмнө ирснийг мэдснээр тэр бодол нь ч хийсэн алга боллоо. Буудлын өрөөнд цэцгийн тоосны үнэр ангилан угтах нь ширээн дээр өөгөх хүчний үнэр бөгөөд өрөөнд орж ирэвт Эндрюгийн хөөрхий хамар нь хэдийн мэдэрч гүн гүнзгийгээр дотгошоо сорж эхэлсэн юм а. Боддын ламыг харсантай эжилхэн энэ үнэр аврал тайтгарл өгчбүг мэдэрч эхэлсэн Эндрю анхлын үнэрт ганхасхийн хэлмэрч ламтны өрсөн буудэнд ирж суужээ. Монгол гигантэн гэсэн мөнөөх эрхэмсэг дорны нэтгээд түүний чанх өдөөс харан тусгай дөрвөлжин холбог дээр морилсон агаад тэрээр өөрийнхөө дуу хоолоогоор Эндрюд хандан урдын нэгэн төрөлдөө би тантай таарч байлаа. Тэр цагт та Монгол хүн явсан юм шүү дээ гэж зөөлнөр инэвхийлэн хэлснийг аврал найдлага болсон хэлмэрч ламаас энэ үгийг төрлөх хэл дээрээ хөрвүүлэгдэн эрхийг сонссон англи эрхмийн цэнхэрнүүд урд урдаас бүр илүүтэйгээр юр бусын том болж иржээ. Та итгэхгүй байх л да. Би таныг харангуйтаа таньсан. Урдын ерөөлийн эрхээр бид энд учирдаг байжээ. Та бол миний шав юм шүү дээ. Таны өмнөх төрлийн хүмүүний амьдралд би таны багш явсан. Тийм болохоор би таныг хур харсан чон шиг л шууд шүүрлээ. Гэж инээгээд яриагаа шууд эхэлжээ. Эндрю энэ яриаг нь хэлмэрчийн зүг цэвцэнхэрнүүдээ огт цавчлгүй дүрлийнхин дээдээр улмал дүрлийлгэн сонсох зуурт харин залуу гигантэн түүний цэнхэр нүдний цөцгийг тогтоон харж шам минь огтргуудах хөх цэнхэр дэлхий шиг сонин хөх нүдтэй болжээ гэж бодсон ажээ. Эндрю эрмэглэж юу гэж хэлэхээ мэдэхгүй төгдөрсөн ч цочмог гайхширлан анхлын үнэрт овоо тайтгарч хүлэгдэж ирсэн хүний хүлээс сулрахад бие нь яаж чөлөөт байдлыг мэдэрч эхэлдэг түүнтэй тэнцвүүц болж ирэв. Эндрю сая сэхэл авч би та нарын ярьсныг сайн ойлгохгүй байна. Гэхдээ таны орчуулгыг биш л дээ. Энэ ярианы утгыг сайн ухаарч ойлгохгүй байна гэж хэлэх гэсэн юм аа. Ингээд бие эзэмдэн эмхэлж буудан дээр баттай суух гэж хичээлээ. Гэгэнтэн хэлмэрчийнхээ үгийг сонсоод толгой төгснөө өөрт нь дахин хандаж тийм дээ гэж гониглонгууд угарч би таныг айлгачих шиг боллоо гэж. Гэвч баярлсан сэтгэл маань бас урдын явдлаа сануулгах гэсэн юм. Гэх үг Эндрюгийн толгойд өмнөх шиг шууд сонсогдов. Эндрю цочин хүнсгэхэд түүнийг ямар нэгэн хүч доош суулгалаа. Гэгэнтэн ам нээж анхны учрал маань болохоор танд гэнтийн цочмог санагдах нь аргагүй. Та урд хойднаас би гэдэгт итгэж яваа юу? Сүсэг бишрэл гэж сүүлийн өгүүлбэрийг нухацтай тод дуугаар амаанын асуужээ. Эндрю гигантны амрууныг хэлмэрчийн амрууныг хараад сая хэлмэрчээс дорны этгээдийн юу хэлснийг мэдлээ. Хариу юу хэлэхээ мэдэхгүй гацх зуур хэлмэрч дахин өтгөн дуу хоолоогоор манай гигантн таныг сүсэг бишрэлтэй юу гэж асууж байна гэлээ. Эндрюдийн хөнгөнсөн дуу хоолойн өнгө шүүх хурлын байцаалт юм шиг аимшигтай санагдаж гэнт "Гүйгүй мэдэхгүй. Тийм юм мэдэхгүй" гэж хэлмээр санагдлаа. Энэ мөчөд толгой дотор нь тийм үү гэх хөгшин хүний ууртай дуу тод гихч нь дахин буужээ. Эндрю эцсийн шүүхийн өмнө ирсэн юм шиг болж "Тийм ээ, бишрэлтэй" гэж хэллээ. Монгол залуу толгой дохлоо. Хэсэг мөч өнгөрөв. Эндрю "Эн чинь дорны этгээд шүү дээ. Гигантэн гэлв. Хачи юм да"
Миний ухаан санаанд энэ шидтэн дуграад байна уу? Эсвэл эцсийн шүүхийн эзэн далдаас дуграад байна уу? Гэж нүдээ том болгож ирээд дорны этгээд рүү харсан боловч аман жимээлттэй ч тунгалаг хар нүд нь хүний гэхээсээ чонын гимээр харцаар солигдсныг үзлээ. Ямар сони юм бэ? Ийм баймгүй юм да. Гэж бодохцоор мөнөөх монгол гэгэн сүсэг бишрэлтэй явах ёстой гэхэн тэр. Түүний таамаг яг энэ мөчтөл мөн болж энэ залуу үнэхээр уураг тархинд нь ярих шидтэй болж таарлаа.